Хүүхдийн дуу хоолой цалигсан Galaxy цуслангийн нэг өдөр. Нийслэлийн засаг даргын шилдэг менежменттэй цуслан, шилдэг хөрөнгө оруулалттай цуслан өргөмжлөлт Galaxy хүүхдийн цуслан хотоос 28 км газарт Гачуурт тосгоны Баян Төхмийн аманд байрладаг. Нэг ээлжиндээ 150 хүүхэд хүлээн авах 5 тухтай амралтын байр, 100 хүүхэд зэрэг хорлох хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоолны газар, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах 200 хүүхдийн хүчин чадалтай бүжгийн зал, биеийн тамирын стандартын шаардлагыг хангасан спортын талбай, гар бөмбөг, хөл бөмбөгийн талбай, одон бөмбөг, бильярдын өрөөмөдтэй. Халуу байж иргэн уулыг даваад хоол явж. Манай бүлгийн нэр Galaxy. Манай бүлгийн өрөө ямар гацсан ямар нэгүүлэгч. За би ер нь 1 сарын тэдэн тийм чи энэ авцаал зогсох хэрэгтэй байх гэж бодоод зогсох нэ. За анхаар эхлэе. 4 сарын 2-ын хөөцөө яв. Ирээл нөгөө нэг туслангаа судлаад нөгөө нэг багш их туслангаа судлахтай их хөгжин төгөөр нөгөө нэг асуулт өгөөд асуулт бүртээ өөрсдөө судалж мэдэж хариулсан. Galaxy хүүхдийн цуслангийн хөтөлбөр нь адал явдал буюу амрагч хүүхдүүд ахваалцсан байгаа сорих, тэдэнд хөгжил, инээд нарийн бэлэглэх, хүүхдийн танин мэдгүй хөгжлийг хэлсэн агуулгатайгаараа онцлогтой. Ингээ хамгийн ихнийхээ асуултыг дүүдэд тавих гэж анхааралтай сонсоорой. Galaxy гэхэд хэдэн үсэг ордгийн болов? 7. Баяр хүргэе. 7 үсэг ордгийн маань. Galaxy цуслан маань хэдэн бүлэгтэй бөгөөд бүлгүүдийн нэрийг нэрлэнэ үү? 4 бүлэгтэй Avantgarde, Цоглог, Stars. За нэг нь юу юм болов? Чанга хариулъя. Тэмүүлэл. Баяр хүргэе. Найстай баяр хүргэе. Өөргөвчтэй аялал, Эрдэнэсийн эрэлт, урлагийн наадам, мисс мистрийн тэмцээн, хөгжилтэй ахаа, шилдэг бүжигчин, спортын тэмцээнүүд гээд хүүхдийн насны онцлогт тохирсон биеийн тамирын тэмцээнүүд, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, одон бөмбөгийн тэмцээн болон аэробик, усны аэробикийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Манай цуслангийн хөтөлбөрийн гол нэг онцлог бол хүүхдийг тоглоомын аргаар хөгжүүлэн төлөвшүүлэх юм онцлог байдаг. За өнөөдрийн хувьд бол өртөөрчилсөн тоглоомын аргаар хүүхдүүдийн төсвөр төвчээрийг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжлийг ахих, за бие бялдар болон сэтгэл зүйн чадварыг нэмэгдүүлэх ийм зорилготойгоор өртөөрчилсөн ажлыг зохион байгуулж байна. За манай цуслангийн нэг онцлог бол бусад цуслангуудаас бизнес өдөр, их хурд тэмцээн, за телевизийн тойм нэвтрүүлэг хийдгээрээ онцлогтой. Үүгээр дамжуулагдаад хүүхдүүдийн авиас чадварыг нээг хөгжүүлж, бие бялдрыг хөгжүүлж бүрэн чаддаг гэдэгтээ итгэлтэй байна. За өглөө босоод миний хамгийн хийх дуртай зүйлсийн нэг бол яалт ч өглөөний дасгал хийх юм. Тэгээд одоо миний ард манай туслангийн хүүхдүүд маань өглөөнийхөө дасгалыг хийж байна. Сагсны талбай л байна.
Орой бүр дискотэй өдөрт 6 удаагийн арааны шүс асгарам амтлаг сайхан хоолтой. Орос хятад солонгос хоолны өдөртөө мөн өдөр бүр цагаан идэ жимс жимсгнээр үйлчилнэ. Манай цуслангийн хувьд бол өдөртөө 6 удаа хоолж яах өглөөний цай, өдрийн хөнгөн цай, өдрийн хоол, тэгээ өдөөс хойш 4 цагаас бас хөнгөн цай, жимс өгдөг. Оройны хоол, тэгээд орой нь бол сүү тараг өгдөг. Ингээд 6 удаа хоолж байгаа. Мөн бид нар бол хоолны менюг бол бас өдрөөр өөр зохион байгуулдаг. Нэг өдрийг бол Оросын русская кухня гэдэг Оросын хоолоор, нэг өдөр бол бас хятад хоолоор, дараа нь бол одоо бид нар солонгос гэсэн ийм 3 орны хоолоор тэгээд манай Монголын өөрийнхөө үндэсний хоолоор байлдаг ийм уламжлалтай. Энэ бол бас манай цусны дээр тогтоод хэвшсэн ийм ажил байгаамаа. Олон улсын ээлжинд Оросын албаны улс бүгд найрамд хятад тартагсаас хүүхдүүд ирж амардаг. Манай цусланд амарснаар амрагч хүүхдүүд маань өөрсдийн зуны амралтаа зөв боловсон хөгжилтэй өнгөрүүлэхээс гадна эрүүл аж төрөх ёсонд суралцах, өөрсдийн авьяасыг нээн илрүүлж хөгжүүлэх, амьдрах арга ухаанд суралцах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хүмүүжлээ төлөвшүүлэх, эрсдлийг даван туулах, авхаалт замбаагаа сорих, айдсын хүчин зүйлээ даван туулах чадвартай болж чаддаг. Манай цусланд өнгөрөөсөн 7 хоногийн амьдралын тань мартагдашгүй баяртай дурсамжийг баяжуулна.